Хүмүүзэгч та бүхний амрыг ирье. Эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлгийн эхэнд Батлан хамгаалах салбар төрүүлсэн мэдээллийг багслан үзүүлье. Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Сайхан Баяр соён редакцид ажиллаж өнөөгийн ажил байдал, орчин нөхцөл болон 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр салбарынхаа үйл ажиллагааг нийгэм сурталчлан таниулах талаар санаачлагтай ажиллаж байгааг онцлон сайшаагаад цэргийн хэвлэл мэдээллийн байгууллагын талаар баримталж буй бодлого анхаарч байгаа чиглэлийн талаар товч танилцуулж редакцид тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тодорхойлбол редакцийн байрны засвар үйлчилгээ, тогтчлтыг сайжруулах, өрөө тасалгааны хүртээмжийг нэмэгдүүлэх, зарим тоног төхөөрөмжийг шинжлэх, албаны хэрэгцээнд шаардлагатай суудлын автомашиныг хуваарлах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл болгосон юм а. Мөн редакцийн бие бүрэлдэхүүнийг мэргэшүүлэх, давтан сургах, гадаад орнуудад урт дунд богино хугацааны сургалт дамжаа хурал зөвлөгөөнд хамруулах, туршлага судлуулах, тэдний сурч боловсрч хөгжих нөхцлөөр хангаж ажиллах, нийтлэл уран бүтээлийн хувьд орчин үеийн сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлэн алхаж, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ижил төстэй байгууллагуудыг манлайлах, цаашлаад хэвлэл мэдээллийн салбартаа өрсөлдөхүйц хэмжээнд хүрч ажиллахыг захиж, цэргийн хэвлэл мэдээллийн байгууллагыг бэхжүүлэн бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг зэвсэг түвшний даргалах албан тушаалын ахлагч нарын онол арга зүйн цугларалт, өөрчлөлтийн менежмент ахлагчийн алба сэдвийн хүрээнд явагдлаа. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч Хүрэлсөх 2024 оныг ахлагчийн жил болгон зарлаж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад алба хааж байгаа ахлагч нарын мэргэжлийн ур чадвар, ёс зүйн нийгмийн хамгаалал зэрэгт анхаарал хандуулан төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Батлан хамгаалахын сайд Сайхан Баяр цугларалтад оролцогчдод хандан өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, өөрийн удирдлагад байгаа цэргийн алба хаагчдыг удирдан чиглүүлж манлайлж ажиллах, ахлагчийн бүрэлдэхүүний албаны хандлага, ёс зүйн төлөвшөлд эргээр үлгэрлэж, тэдний албандаа хандах хандлагыг дээшлүүлэх, цэргийн алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж ажиллах, цэргийн алба сахилга бат дээр сайтар анхаарах, хүнтэй ажиллах бүрэлдэхүүнийг зөв сонгож, дадлагжуулах тал дээр онцгой анхаарахыг захисан юм а. За энэ цугларалт нь одоо жил бүр стратегийн цугларалтын дараа зохион байгуулагддаг юм онцлогтой. За энэ жил Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч төрийн цэргийн болон хууль зохиолох байгууллагын хэмжээнд ахлагчийн жилийг болгон зарлаж, одоо энэ намар төрийн цэргийн болон хууль зохиолох байгууллагын ахлагч нарын чуулга уулзалтыг зохион байгуулж явуулна. Энэ чуулга уулзалтыг угтаад олон талд арга хэмжээнд зохион байгуулахад нь одоо удахгүй энэ цугларалтаас хойш төсөлтчний хэмжээнд эрдэмчлэгээний хурал зохион байгуулагдана. Мөн одоо 3 сарын 6-нд төрийн цэргийн болон хууль зохиолох байгууллагын эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалтыг төрийн ордны их Монгол одоо танк хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөлөд ажиллаж байгаа. Энэ жил одоо нэлээдгүй одоо олон ажил төлөгдөж байна. Энэхүү одоо ахлагч нарыг одоо төр засаг, Батлан хамгаалахын төсөлтчний одоо удирдлагын хэмжээнд одоо ахлагч нарын асуудлыг одоо бас сайн дэмжиж ажиллаж байна. Миний бие бол одоо энэ цуглалтанд зам ахлагч нараа бас уриалгах тийм одоо зорилготой ирсэн байгаа. Ямар зорилготой гэхээр даргалах ахлагч нар одоо өөрсдөө яаж одоо өөрсдөө өөрчлөх юм бэ? Хэдүүлээ одоо тийм манлайлал одоо тийм үү? Яаж бие бүрэлдэхүүнээ манлайлах юм? Манлайллын одоо ямар өөрчлөлтүүдийг хэдүүлээ хийх ёстой. За энийгээ гаргаж тавина. За яаж гаргах вэ гэхээр даргалах албан тушаалттай ахлагч бүр одоо хувийн өөрсдийн одоо манлайллын философитой бай. Тэргээ философио гаргаж одоо ажиллаж буй анги байгууллагатай танилцуулъя. За тухайн анги байгууллага одоо ажиллаж байгаа анги байгууллагын бүрэлдэхүүн маань одоо миний одоо манлайллын философиг уншсанаар одоо энэ дарга маань биднийг одоо ингэж удирдах юм байна гэгийг одоо тэр бүхэн мэдж байна. За одоо бид нар бас манлайллын философиг бичиж гаргаснараа бол одоо бүрэлдэхүүн маань биднээс юу хүсэх юм? Тэрийг одоо бас хүсэж шаардах тийм одоо их одоо юу үүсэж байна гэж ойлгож байна.
Энэ удаагийн цугларалтаар өөрчлөлтийн менежмент ба төрийн албаны шинтгэл, байгууллагын өөрчлөлтийн менежмент, дэлхийд дахинд өрнөж буй цэргийн ажиллагааны онцлог, жижиг бүлгүүдийн ажиллагаа, зэвсэг түвшний хүний нөөцийн бодлого, ахлагчийн алба, сэтгэлгээний өөрчлөлтийг хийхэд тулгарах эрсдлийг удирдах, өөрчлөлтийн менежмент, гадаад улс орнуудын зэвсэг түвшний ахлагчийн алба, Монгол ондоошил, ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр 2024-ийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр илтгэл хэлэлцүүлэг өрнөсөн юм а. Монгол түмний ахуй амьдрал, өв соёл, ардын уламжлалт, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, анги байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгын дор цэргийн дуучин эрдмийн чуулган санаачлан Батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штабтай хамтран зохион байгуулж ирсэн цагаан сар Монгол түмний уламжлалт их баяр тэмцээний нээлт боллоо. 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн тэмцээнд үндэсний Батлан хамгаалахын их сургууль, цэргийн төв эмнэлэг, зэвсэг түвшний нэгтгэл анги байгууллага, төрийн цэргийн болон хувь сахиулах байгууллагын нийт 29 багийн 170 гаруй алба хаагчид өрсөлдөж байна. Тэмцээнд оролцогчид мэндчилгээ, Монгол шагаан харваа, заавал дуулах дууны тэмцээн, оньсон тоглоом, Монгол ардын дуу, Монголын уран зохиолоос сэдвэлсэн асуулт хариултаар өрсөлдөхийн зэрэгцээ, шилдэг хөгжөөнд дэмжигч багийг шалгаруулах юм а. Тэр номинацуудын хувьд бол бас нэлээдгүй өөрчлөлт орж ирсэн байна. Бид нэр урд нь одоо Дэмбэ надааны гэдэг байсан бол шагаан харваа надаанууд болж ирсэн байна. За мөн одоо заавал дуулах дуу юунуудаар бол морины тухай дуунуудыг сонгож ирсэн байна. Гэдэг юм уу. Ингээд одоо тэмцээн маань цар хүрээ өргөжих тусам мэрэгжлийн ур чадвар юмнуудын дээшлүүлэх энэ одоо уралдааны номинацууд бас нэлээд дээшилж харагдаж байна гэж харж байна. За энэ тэмцээний бас нэг том онцлог бол оюун ухааныг нь бид нэр шүүдэг. Урдны маш олон одоо ном шастар одоо юмнуудаас авсан бол энд бас Монголын нууц товчоогоос авж байгаагаараа бол бас энэ жил онцлогтой байгаа харагдаж байна. За тэгээд зөвхөн шүүгчийн хувьд хэлэхэд бол үнэхээр одоо манай багууд бол зарим нэгэн одоо эсвэл нэлээд одоо мэрэгжлийн бараг урдгийнхан шиг болж ирж байгаа нь бол авууштай. Тэгээд энэ дээр бол олон жил бэлтгэдэг энэ уралдаанд ингээд жил болгон нэг ийм юу одоо сойдог энэ ангиуд бол дадлагччихсан. Дээр нь агуулгын хувьд бол их өргөн болжээ. Бид цагаан сар одоо тэр уламжлалт их баяр, өв соёл гэдэг энэ агуулган байгаач энэ орчин үеийн урлагийн хэлбэр төрлөөр яаж бас дамжиж гарч болох вэ гэдэг энэ юм дээр бол зөвхөн өнөөдрийн эхлэлийн одоо 8 баг орж ирэхэд бол иймэрхүү чиглэлүүд харагдаж байна. Тэгэхээр энэ маань бол бас өөрөө энэ өв одоо бидэнд харагдж байгаа нь бол өв соёл гэдэг юмаа бид бас орчин цагийн энэ нийлэмжтэйгээр яаж хүмүүст бас таниулах вэ гэдэг дээр бас манайхан их ажилласан болов уу гэсэн ийм сэтгэл төрж байна. Зэвсэг түвшний 124-р ангийн номын санчаар 20 жил ажиллаж байна. Энэ тэмцээнд 18 дахь жилдээ орж манай анги бол Балтан хавлбаг 3 удаа алтан медаль, 1 удаа мөнгөн медаль, 6 удаа хүрэлт медалийг хүртсэн энэ сайхан амжилт үзүүлсэн байгаа. Ингээд энэ тэмцээн маань бол хамт олонны уур амьсгал, Монголын ёс заншил, өв соёлыг харуулсан маш гоё тэмцээн байдаг. Ингээд хойч үе залуучуудаа энэ тэмцээнд жил бүр амжилттай оролцож, энэ тэмцээнийг дэмжиж, өв соёл, Монгол ёсыг судалж сайхан оролцож байгаараа гэж хүсье. Ач холбогдлын талаас нэг бол энэ армийн даачдад Монгол ёс жаягийг уламжлуулах цагаан сар гэж юу юм бэ? Цагаан сар гэж ямар баяр юм бэ? Монголчууд юуг нь одоо гоцолж өвлж явах ёстой юм бэ гэдэг дээр одоо даачдад, албан хаагчдад манай залуучууд ч одоо сургууль соёл төгссөн, гадаадд сургууль соёл төгссөн дан цэргийн юугаар явцсан болохтой зэрэг Монгол уламжил жоохон холдсон юм уусаад байдаг. Тийм ч учраас цагаан сар Монгол ёс гэдгээ бид нэр яаж уламжлах юм, яаж авч үлдэх юм, яаж энийг хүргэх вэ гэдэг дээр 20 жил энэ тэмцээний одоо ач холбогдол, энэ тэмцээний одоо явуулсны үр дүн мөн байхаа гэж бодож байгаа. Цагаан сар Монгол түмний уламжлалт их баяр тэмцээн 1-р сарын 22-ноос 26-ны өдрүүдэд офицеруудын ордонд зохион байгуулагдана. Тус тэмцээнд давхарцсан тоогоор 3300 гаруй цэргийн алба хаагчид хамрагдаж, ардын уламжлалт ёс заншлаараа өрсөлдөжээ.
Зэвсэг түвшний 2024 оны аврах шалгаруулга цэрэгжлийн болон нийтийн биеийн тамирын тэмцээн 1-р сарын 22-ноос 2-р сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ жилийн тэмцээнд зэвсэг түвшний 40 гаруй нэгтгэл ангийн 1500 гаруй тамирчид ур чадвараас сорин өрсөлдөж байна. Үүнээс олон улсын хэмжээний мастер 12, спортын мастер 40, цэрэгжлийн спортын мастер, дид мастер 60, цэрэгжлийн спортын зэрэгтэй тамирчид 80, шагаан харвааны төрөлд гавья тамирчин 2, улсын мэргэн 6, аймгийн мэргэн 21 тамирчин өрсөлдөх юм. Тамирчдын олонх нь залуу боловсон өвчин байгаад зохион байгуулагчид олзуурхаж, цэрэгжлийн спортоор хичээлж байгаа албаагчдын цар хүрээ өргөжж байгааг онцолж байлаа. Тэмцээн гардан тулаан, ос таталт, туухай өргөлт, гимнастик, шагаан харваа гэсэн төрлүүдээр аваргуудаа тодруулна. Зэвсэг түвшний 2024 оны аврах шалгаруулга цэрэгжлийн болон нийтийн биеийн тамирын тэмцээн гардан тулаанаар инхүү эхэллээ. Зэвсэг түвшний тэмцээнд 4 дахь удаага оролцож байна. Нодлон хүрэл ангид алтан медаль авч байна. Ерөнхийдөө тэмцээн жижигхэн удаад маш хүчрхэг байна. Тамирчид маш сайн оролцож байна. Мөн 2018 онд зэвсэг түвшний төлөөлж бүх Орсын аврах шалгаруулга гардан талааны тэмцээнд хүрэл медаль авч ирсэн. Олон улсын хэмжээний мастер наадам ахтайгаа хамт авч ирсэн. Тэгээд багш татгалзуулагч ангийн хамт олондоо үнэхээр их баярлалаа. Зэвсэг түвшний жанжин штабын даргын тушаалаар зэвсэг түвшний биеийн тамир спортын алдар медалаар зэвсэг түвшний ТИГ 84-р ангийн хамт олон шагнагдаж, цэрэгжлийн спортын шүүгч зэргийг дэд хурандаа Түшин Жаргал, ахлах дислэгч Жаргал Баатар, ахлагч Наранхүү, цэрэгжлийн спортын мастер цолоор Ахмад Ариун болд, Ахмад Даваадорж, ахлагч Хүрэл Баатар, Хишиг Сүрэн, ахлагч Нандин Эрдэнаар хүртсэн юм а. За миний би анх 2016 оноос эхлээд армийн болон ерөнхийлөгчийн марш тактикийн тусгай бэлтгэлийн аврах шалгаруулах тэмцээн дээр 5 толгой сургалтын төвд байнгын оролцож ирсэн. Одоо өнөөдрийг хүртэл оролцоод нийтдээ 9 удаа тэмцээний шүүгчээр бол ажилласан. За энэ ажиллах хугацаанд бол зэвсэг түвшний аврах шалгаруулах энэ хөө зэрэглэлтийн спортын тэмцээнд оролцож байгаа баг тамирчид, офицер ахлагч нарын байнгын ур чадвар, тэдний өөрсдийнх нь хувийн бэлтгэлийн төвшинг яг бодит цагийн байдалд үндэслэгдэн шалгаж дүгнэж байгаа маань өөрөө бас онцлогтой. Тэгээд энэ нөхөө зэрэглэлтийн спортын тэмцээнд шүүгчээр шалгаж энэ хүү тэмдэг авсандаа баяртай байна. Аливаа тэмцээн оролдоон гэдэг бол тухайн өөр гүйцэтгэх бодит цагийн байдалд үндэслэгдэж тэдний бас энэ маань тэмцээн оролдоон ч гэсэн нөгөө талаараа энэ маань давхар сургалт байхгүй. Тэгэхээр ингээд цэрэг хүн болохоор бас улсын сүр цэрэгтэй цэргийн сүр чагсаалдаа гэдэг шиг цэрэг хүн тодорхой хэмжээний чадвартай байх хэрэгтэй. Эзэмсэн зэвсэглэл техникээ бүрэн эзэмсч чаддаг байх хэрэгтэй. Түүнийг ашиглаад үүргээ гүйцэтгэж чаддаг байх хэрэгтэй. Энэ маань бол цэрэг хүний өөрсдийнх нь гол онцлог. Тэгэхээр энэ тэмцээн маань зөвхөн энэ химийн цэг биш, үе олонны хөнөөгч бусад гардан, тулаан, саадын зурвс гэдэг маш олон төрөл байгаа. Тэгэхээр энэ болгон дээрээ бүх юм эзэмсэж чаддаг байна гэдэг маань тухайн цэргийн албаагчид өөрсдийн хувийн ур чадвар нэмэгдэж байна, чадвартж байна гэсэн үг. Зэвсэг түвшний 2024 оны аврах шалгаруулах цэрэгжлийн болон нийтийн биеийн тамирын тэмцээнд энэ жил зэвсэг түвшний 341, 342 дугаар ангиуд анх удаа оролцож байна. Мөн 1-р сарын 29-ний өдөр зохион байгуулагдах туухай өргөлтийн тэмцээнд бүгд найрамдах өмнөс удаа улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын зэвсэг түвшний 13 дугаар ээлжийн цэргийн багийн энхий сахиулагчид цахимаар оролцох юм а. Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штабаас Батлан хамгаалах хууль тогтоомж зэвсэг түвшний үйл ажиллагааг сурталчлах 18 нас хүрч буй залууст цэргийн өргөтний үнэмлэх гардуулах арга хэмжээг зохион байгууллаа. Цэргийн өргөтний үнэмлэх авсан залууст Монгол Улсын үндсэн хуульд заасан иргэний үүрэг, эх орноо Батлан хамгаалах бэлтгэлийг эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон хууль, эрх зүйн орчин, хүлээх үүрэг хариуцлагын талаар мэдээлэл өгсөн юм а. Тус арга хэмжээнд 500 гаруй 18 нас хүрсэн залуучууд оролцож байна. Цэргийн албанд яг 18 нас хүрсэн залуучууд маань бас боломжтой сайн татвар байна цэргийн алба хааснараа.
За нэгдүгээр хууль заасан байж байгаа төрийн албанд ороход бол цэргийн алба хаасан байх гэсэн шаардлага тавьдаг. Цэргийн албанд очоод төр дүрийн нарийн мэргэжлүүдэд эзэмшиж байна. За дээрэс нь цэргийн албаа хааж дуусаад гэрээ цэргийн албанд удирч хааж болж байгаа. За энэ маань одоо бас цалинтай тийм ээ. Өдрийн 8 цагаар ажилладаг ийм алба байгаа. Бүхэн нээлттэй байгаа. Мөн дотоодын цэрэг цагдаагийн байгууллагад цэргийн албаа хаацсан улсуудыг дуртай авдаг тийм ээ. Мөн нэг шаардлагыг хангачиж байгаа байхгүй. Энэ талаараа бас цэргийн алба хаасан онцлог тал нь орж байна. Цэргийн албаа ерөнхийдөө үнэлгээ гардаж байгаа. Сэтгэл маш өндөр байна. Тэгээд ерөнхийдөө цэргийн албыг ерөнхийдөө хүүхэд байхаас хойш нь хаана гэж боддог байсан. Тэгээд тэр ч утгаараа өнөөдөр би цэргийн үнэлгээ авах гад ингээд өөрийн биеэрээ ингээд цорь ирлээ. Цэргийн алба нь явна гэж бодож байгаа. Цааштай амьдрал маань гэсэн ерөнхийдөө цэргийн амьдралтай ерөнхийдөө холбоотой учраас ерөнхийдөө цэргийн алба нь явна. Өмнө ерөнхийдөө бол ойлголтыг маш олон удаа авдсан. Би өөрөө нэг за ийм одоо ийм сурагч цэрэг гэсэн тийм хөтөлбөрөөрөө хамгаалагдаж явж ирсэн. Тэгээд дүл тоглох гэдэг ерөнхийдөө яг энэ цэргийн албаны талаар тийм бага хэмжээний анхан шатных нь мэдлэг байгаа учраас яг юм цэргийн өнөөдөр яг ийм зүйл болж байгаа. Ингээд цэргийн үрдний үнэлгээг авч байгаа маш сэтгэл тийм өндөр байна. Бид бол Монгол иргэн болгоны хаах ёстой бас нэг үүрэг учраас Монгол улсынхаа дархан хэл тусгаар тогтнолыг хамгаалах гэх тэр мөн чанарыг тогтоолох одоо яг тэр гол мөн чанар нь учраас Монгол хүүхдүүдийг бол үүдийнхээ найзуудыг цэргийн албыг хаагараа гэж хэлээ. Монгол Улсын иргэн үндсэн хуулиар эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй. Энэхүү үүргийг биелүүлэхэд хугацаа цэргийн алба, оюутан цэрэгт хамрагдах, цэргийн дүүцүүлэх албыг биеэр болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах, цэргийн жинхэнэ албыг биеэр хаах зэрэг төрлүүдээс сонгон алба хаах боломжтой юм а. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамтдаа ирэх хүмүүст та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн цэргийн гардан талааны десант бамбар клубын талаарх сурвалжлагыг хүргье. Манай клуб маань болохоор 2019 онд 2019 оны 11 сард анх байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За нийтдээ энэ клубыг манай зэвсэгчний техникийн зөвлөлтөөр ангийн офицер ахлагч нар анх үүсгэн байгуулсан. Цэрэгжлийн бэлтгэл, одоо бие бэлтгэлийн бэлтгэл, бие хамгаалах хурлаг, эмнэлгийн анхаарсны тусламж, амьд гаргаар ухаан гэсэн чиглэлээр одоо сургалт явуулж эхэлсэн. Цэргийн гардан талаа гэдэг нь болохоор задгай газар орон дээр маш түргэн хугацаанд эсрэг талаа ямар нэгэн аргаар өгдөгөө одоо буулгаж авахыг одоо цэргийн гардан талаа гэж яриад байгаа шүү дээ. За манай цэргийн гардан талаар хичээснээр хүүхд залуучууд маань болохоор төсвөр хатуучтай болно. Бие болдрын өв төрш хөгжөлтэй, дээрээс нь одоо цэргийн иргэн анхаарсны одоо мэдлэг эзэмшин, цаан бамбар клубт явснараа хүүхдүүд одоо буудлагын, тэгээ амьд гарах ухааны, эмнэлгийн анхаарсны тусламж, тэгээ одоо бие бэлтгэлийн хөгжил орохоос гадна өөрийгөө болон бусдыг гинтийн халдлагаас хамгаалах ийм чадвар эзэмших ер нь давуу талтай. Цэрэгт явах одоо юу гэдэг анхаарсны мэддэг хүн ер нь цэрэг эх оронж үзлээд төлөвшүүл хүүхдүүдийг одоо юу гэдэг бие бэлтгэлийн хөгжил олохоос гадна сэтгэл зүйн бэлтгэлийг ер нь төлөвлөхөө оруулдаг. Яагаад гэвэл одоо энэ хүүхдүүд маань бол 15 16 7 хүрээд цэргийн албанд мордно. Тэгээд тэгэхэд одоо юу гэдэг багасаа ингээд цэрэгжлийн спортоор одоо юу гэдэг бие хамгаалалт урлагаар одоо юу гэдэг буудлагаар ингээд хичээлээд явцсан хүмүүс төвгүй одоо цэрэгт очиход одоо ямар нэгэн шантрах одоо айх оргох одоо юу гэдэг янз бүрийн асуудал байхгүй одоо өөрийгөө одоо боломжийн аваа явуучих чадвартай мундаг хүмүүс болно л гэж ер нь боддоо шээ. Цэргийн гардан талааны десант бамбар клуб нь хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх, оюун санааны бөгөөд бие бэлтрийн өв төгс хүмүүжил олгох, Монгол улсын зэвсэг түвшний баатарлаг түүх, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, цэрэг аймаар бахархах, цэргийн албанд хүсэл сонирхолтой болгох, улсын болон олон улсын гардан талааны уралдаан тэмцээнүүдэд тамирчин сурагчдаа амжилттай оролцуулах зорилготой. Тус клуб нь 2 зөвлөх багш, 3 ахлах багш, 2 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэйгээр хичээл сургалтаа зан явуулж байна. Одоо манай клубын үндсэн багш нар маань болохоор зэвсэгчний техникийн 4 дугаар ангийн гардан талааны
гардан талаанаар одоо хичээлдэг тийм багш нар байгаа. Ахлагч Дамжин Сүрэн, ахлагч Золбаяр гээд энэ хоёр багш маань болохоор манай клубын хүүхдүүдийг дандаа анхны суур тавьж өгнө. Суур тавина, тэгээд барилдаан, хэвтэ барилдаан, баартарлуу шилжихтэй юмнуудыг нь заадаг. За би болохоор энэ клубын одоо зөвлөх багш, одоо хүүхдүүдийг одоо буудлага, цэрэглийн гимнастик, тэгээ амьд гарах ухаан, эмнэлгийн анхан шатны тусламжийн хичээлүүдийн орно. Эмнэлгийн анхан шатны тусламж гэдэг чинь бол нэгсэндээ өөрийгөө болон бусдыг одоо тэг ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг тийм ээ одоо муурах, ухаан алдах одоо юм эсвэл одоо юу гэдэг шарх сорь болох, хугарал үүсэх тийм ээ янз аваар услаа одоо янз бүрийн болсон тохиолдолд одоо хамгийн номер 1 одоо юу гэдэг эмнэлгийн анхан шатны тусламж дуудах. Мөн хүүхдүүд юм чинь одоо эхлээ ээлжинд одоо юу гэдэг том насан туршидтэй хүмүүст одоо юу гэдэг дуудлага өгөх, мэдээлэх одоо тийм ээ дээрэс нь одоо тухайн үед ямар процесс болсныг нь тайлбарлаж хэлэх. Та одоо бүр үнэхээр одоо босгүй тохиолдол хамгийн анхны одоо тусламж одоо амьсгалж яах нүггүй юу. Дээрэс нь хиймэл амьсгал одоо зүрхэн шууд бус илдэг гэж байгаа. Тим хийхээс ахуулаад одоо гар хуруунд нь одоо тийм ээ хөл гарданд нь чиг тавих тийм ээ уян боолт хийх одоо янз янзын шарх сорийг одоо боохоос ахуулаад эмнэлэгт хүртэхийн өмнөх одоо тусламжийг хийх чадвар эзэмшүүлэхийг хэлж байгаа. За амьд гарах ухааны хичээл гэх юм бол ерөнхийдөө амьд гарах ухааны хичээлийг одоо дундаа дотроо бас 2 3 ангилчаад байгаа. Нэг нь бол одоо юу гэдэг амьд гарах гэдэг нь заавал одоо юу гэдэг байгалийн гамшиг юм уу эсвэл одоо төөрж осохоос сэргийлэх тийм ээ одоо хөл осголтоос сэргийлэх 100 одоо нарсалтаас сэргийлэх тийм үү усгүй газар явлахад яаж ус гаргаад уух вэ тийм ээ одоо хүүтэн сэрүүн нөхцөлд яаж өөрийгөө дулааныг авч хадгалж үлдэх үү яаж одоо гал гаргах уу гаргасан галаа яаж одоо гал дээрээ юу одоо олж одоо идэх үү тийм ээ яаж болгож идэх үү дараа нь гаргасан галаа яаж буцаад нурамд оруулж унтраах уу энэ мэдлэг бол маш одоо үр дүнтэй сургалт шүү дээ. Дээрээс нь одоо юу гэдэг хээр гадаа явсан тохиолдолд одоо төөрхөөс ахуулаад тийм ээ хүүхд төрлөө гэхэд одоо өөрийгөө одоо юу гэдэг бусдад одоо юу гэдэг мэдэгдэх сигнал өгдөг. Дээрээс нь нод сараар баримжаалах, компосттой ажил сурах, газрын зурагтай ажил сурахаас ахуулаад хүүхдүүд маш их одоо үр дүнтэй сургалтууд болдсон шүү дээ ер нь. Тийм байна. Тэгээд одоо ямар ногоог идэх үү, ямар одоо өв сургамлыг идэж болох уу, болохгүй юу, хаана ус байдгүй, хаана ус байхгүй юу гэдгээс ахуулаад иймэрхүү ямар жимс ногоо одоо идүүлнэ хортой хоргуугээс ахуулаад тиймэрхүү хичээлүүдийг ордог байгаа. За манайхаас одоо цэрэгжлийн бэлтгэл хичээл гэх юм бол цэрэгжлийн гимнастик орно. Та би хүүхдүүдийг одоо биеийн уян хатан болохоос ахуулаад одоо өнгөрөл дундаас ахуулаад тийм ээ гимнастик одоо цэргийн 1 2 2 3 дугаар 16 та тасгалыг авах. Турникийн сүнэ хахад гардаар сүнэ ах гэзэн таталт хийх. За саадын зургаас туулахаас ахуулаад бүх төрлийн юмнуудыг орж байгаа шүү дээ. Ясан бомбор клубын баг тамирчид олон улсын болон эх орондоо зохион байгуулагдсан цэргийн гардан талааны уралдаан тэмцээнүүд тогтмол амжилттай оролцоорой гэжээ. Эдгээр амжилтыг түүжээлэхэд цэргийн гардан талаан бие хамгаалах хурлаг, амьд гарах арга ухаан, байр зүй, эмнэлгийн анхан шатны тусламж, усны бэлтгэл, цэрэгжлийн бэлтгэл, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлхэн сэдвүүд хичээл сургалтууд ихээхэн үр дүнгээ өгчээ. Мөн клубын сурагчдын өөггүй хичээл зүтгэл, эрэлт, овсгоо самба, сэргэлэн ахуйчтай зан чанарууд ч амжилтад чухал нөлөөлжээ. Хүүхдүүд маань бол одоогоор бол цэргийн гардан талаанаар алтан мөнгө хүрлгээд одоо жингүүдтэй одоо аврагуудыг хамгаалаа явж байна. Би бол яг гардан талаанаар гэх юм бол сая 1 сар болсон армийн аврагт оролцоод алтан медаль авсан байгаа. За намайг Бат Эрдэнэ авахтай Болор Эрдэнэ гэдэг. Би 9 настай 97 дугаар сургуулийн 4А ангид сурдаг. Намайг Аримболт авахтай Улсал гэдэг. Би 97 дугаар сургуулийн 5 анги. Армийн аврагт бид хоёр жиндээ үзээд би алтаваад мөнгө өгсөн. За гадаад улс орнууд гэх юм бол манайхаас одоо Монгол улсын хөдөлмөрийн баатар Содон Билжээгийн одоо хүү Нэм Билжээгээд мундаг сайхан залуу гойс ахуулах их сургуулийн лицей сургууль сурдаг. За энэ манай Шигшээ багийн тамирчин, манай Шигшээ багийн дасгалжуулагч багш наадмын удирдлагын одоо бэлтгэл сургалт хийдэг. Тэр одоо 2022 оны 12 сард сая Турк улс болсон талааны аврах шалруулах тэмцээнд дэлхийн аврагын хүрэл медаль аваад ирсэн. Хамгийн сүүлийн одоо тэмцээн уралдаан гэх юм бол Турк улс болсон гардан талааны дэлхийн аврах шалруулах тэмцээнд одоо манай клубын Шигшээ багийн дасгалжуулагч багш наадам маань одоо дэлхийн авраг болсон байгаа. Хошоо дэлхийн авраг болоод ирсэн. Манай клубын бас нэг 2 тамирчин маань болохоор хүрэл медаль аваад ирсэн.
Энэхүү клубт 4-өөс 15 насны ерөнхий боловсролын сургуулийн эрэгтэй эмэгтэй сурагчид хичээлдэг. Одоогоор цагдаа, хил хамгаалах байгууллага, шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тагнуулын ерөнхий газар, зэвсэгт хүчин, онцгой байдлын байгууллагын албаагчдын хүүхдүүд хичээлж байна. Түүнчлэн нийт суралцагчдын 40%-ийг энгийн байгууллагад ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хүүхдүүд эзэлдэг ажээ. Намайг ган болтын тайшир гэдэг. Би 9 настай. Би орж ирээд нэг 4-7 хоног болж байна. Тэгээд надаа найзуудтай байх дасгал таалагдчихжээ. Бүрэг баярын төгс жаргал хийдэг. Би 33 дугаар сургуулийн 9 зан ангид суралцдаг байгаа. Одоогоор бол гардан толгооноор хичээлээд 1 жил болж байна. Надад бол гардан толгооны яг барилдаан гэмүү бүх зүйлийг ингээд нэг холбоод нэг нь цогц ингээд болгосон нь илүү таалагддаг. Ганцхан гардан толгооноор хичээллээд зодтолдод сурна гэхээсээ илүү хаанч явсан бие зөв авч явна. Тэгээд хаа нэгэн газар төөрөх юм болвол тэндээ ингээд дасан зогцоод өөрийнхөө амийг аваад гарах чадвартай болдог. Десант бомбер клубын баг тамирчид Оросын холбооны улсын гардан толгооноор хичээлдэг сурагч хүүхдүүдтэй хамтарсан сургалт дарлагыг тогтмол амжилттай зохион байгуулсаар ирсэн байна. Тодорхойлбол 2019 онд Оросын холбооны улсын Эрхүү хотын цэргийн гардан толгооны холбооны тамирчин сурагчдтай хамтран 14 хоногийн хичээл сургалтыг явуулсан бол энэ оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 6-ны өдрүүдэд Орос Монголын цэргийн гардан толгойн хүүхэд залуучуудын нөхөрлөл сэдвт хамтарсан бэлтгэлд тамирчин сурагчдаа хамруулжээ. Манай клубээс нийтдээ 4 хүүхэд шигшээ багаас мань явахгүй. Зүгээр одоо клубээс мань 4 хүүхэд одоо юунд явж байгаа. Оросын холбооны улс одоо энэ 5 сарын 27-8-нд Оросын холбооны улсын Эрхүү хотод болох бүх Оросын авраг шалгаруулах цэргийн гардан толгойн тэмцээнд 4 хүүхдээс одоо сойгоод бэлтэж байна. Манай клуб чи 2019 онд анх байгуулагдтаа Оросын холбооны улсын цэргийн Мелктубов школ гэдэг цэргийн гардан толгойн клубтэй одоо анх хамтарсан бэлтгэл сургалт хийгээд одоо гэрээ байгуулад хоорондоо хүүхдүүдээ солилцъя, харилцан дурсах солилцъя гэд ингээ анх байгуулж явж байна. Цэргийн гардан толгойн десант бомбер клубын үйл ажиллагааг зэвсэг түвшний тэг 84-р ангийн удирдлага хамт олон бүхий л талаар дэмжин ажилладаг тухай зөвлөх багш нар хэллээ. Хамтран ажиллаж баг тамирчдаа төв дэлхийд нэрээ дуурсгах тамирчин болоход бодитоор нөлөөлж чаддаг салбарын удирдлагуудаа баярлаж талархдаг гэдгээ сурвалжлагын төгсгөлд энэхүү хамт олон уламжилсан юм а. За манай клубын чинь ерөнхийдөө бол маш их олон байгууллагуудад дэмжиж ажилладаг шүү дээ. Дарга зэрэгнэр тийм дарга зэрэгнэрт одоо юу гэдэг талахгүй байхын аргагүй. Манай батлан хамгаалах яам, батлан хамгаалахын дэд сайд, батлан хамгаалахын барилга захиалгч алба одоо юу гэдэг манай энэ клубын энэ байр одоо юу гэдэг саваараадаа гэж хангаж өгдөг тийм ээ. Энэ бол бидний бол маш одоо юу гэдэг тогтвортой хүүхдүүдийг одоо юу гэдэг бүх аль багцдын хүүхдүүдийг одоо ямар нэгэн байдлаар бэлтгэл сургалт явуулах одоо нөхцөл болцоогоор хангаж байгаа энэ бүрэлдэхүүндээ одоо юу гэдэг аль байгууллагуудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн дээрээс нь манай зэвсэгчний тэг 84-р анги маань байна. Зэвсэгчний тэг 84-р анги одоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд залуучуудыг цэрэг эх орон зүйн төлөвшүүлэх тийм ээ бие биедрийн хөгжил орох цаашдаа одоо энэ хүүхдүүдийг одоо бие хамгаалах, гэмтийн аюулаас хамгаалахад маш их тусдаа дэмжлэг үзүүлдэг. Ялангуяа одоо цэрэгжлийн одоо хичээлүүдийг ороход төлхөө одоо ингэж анхаарч бидэрт одоо дэмжлэг тусдаа үзүүлж ажилладаг. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт шинэ мэдээлэл сонирхолтой нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай.